Би ойлгочлаа тхөө. Хамгийн олон креативэр хийгдсэн юм. Хамгийн хурдан дэгдсэн юм. Эсвэл хамгийн урт амьд яваа юм. Эсвэл хамгийн олон үе ойлгодог юм. Хамгийн мимний. За тоглоомч зүгээр минут оргоо. За 600 метр. The girl in the math problem, Eiffel Tower. Бидэлэг ношааг уучхаар яах вэ тэгээд юм байг гэдэг юм тий. Одоо цогч яг үндэ бодгоос амар хэцүү байгаа байхгүй. Тэгэд яг үндэ бас бодлого гой бодохын тулд зарим хүмүүстэд гой тиймэрхүү таск өгөхөөр тэр бодлогыг бүр амар сайн бодож сурдаг. За ямар нэгэн зүйл хөдлөхгүй бол тэр зүйл чинь хөдлөхгүй гэдгийг Исаак Ньютон ойлгосныг дараа. Ямар нэгэн зүйл хөдлөхгүй бол тэр зүйл чинь хөдлөхгүй гэдгийг Исаак Ньютон ойлгосон. Тийштэй. Араас нь Эйнштейн гарч ирсэн тий. Наа чи нарцсангүй байлгүй л да тий. Хөдлөхгүй хөдөлгөөнд оршиж байгаа 50 хөдөлгөөнд оршиж байгаа зүйл хөдөлгөөнд оршиж байгаа зүйлийг ялах боломжгүй. Ньютон харьцангуй хөдлөж байгаа гэдгээс холбоотой. Тэгээд Ньютон ахта баярлаа. Ньютон гэхдээ амар гайхалтай юм шиг санагдав. Энд дэндээс ингээд сонсоод хахад нөгөө эрдэмтэд хоорондын нөгөө бичигдсэн захидлууд хоорондоо үлдсэн байж дээ. Захидлуудыг ингээд цуглуулад бичсэн хүмүүсийн надаас хахад Ньютон бас тийм нөгөө сайхан ажилтны хөр бол бас байсан юм шиг бол биш юм шиг байгаа. Жоо хааш муутай эго бол бүр ингээд нилээ явцсан те. Тэ намайг тэ Лебниц намайг бастаг хинбэ те. Чи над руу математикийн тэ бодлого захиагаар явуулдаг хинбэ. Би зүгээр надад чинь бодоод явуулчихна зэрэгэд юмнууд байд юм шүү. Гэхдээ тэр захидлуудаас миний хамгийн бүр ингээд хайр хүрмээр яг нөгөө эрдэмтэд нь Euler гэж боловсруулдаг те. Euler амар яг ингээд тухайд ингээд амар гоё яг ингээд рол модель болгож амар гоё хүн байсан юм шиг байгаа. За дараагийн юм. 9 чихэр усанд хамгаалалтын шилгүү уусгав. Чи дэлбэрхий хүсээ юу гэдэг юм. Гэхдээ нэрнээс дэлбэрхий хүсээ юу? Нэг хэцтэй нэг амар тесрэлт байдаг. Та энд бичлэг нь хальт тавьчих юм бол Тянжины билүү бүр 2 3 дараалсан том амар дэлбэр бүр юу вэ? Ихний 2 дахь нь баг тэнгэрт ингээ хүрцэн байна гэнэ. Тэр нь баг ингээ амар давж байгаа юм шиг бүр аим шиг. Жишээлбэл тэр бол нэг катер дүр нитро глюкоз дэлбэрсэн байгаа байхгүй. Нитро гэдэг нь азотын гэж. Тесрэлт гэдэг чинь юу юм бэ? Дэлбэрэх гэдэг чинь юу юм бэ гэдгийг ярих юм бол маш хүчтэй нөгөө хий болж хувирах процесс. Тэгээд тэр хий болж хувирах процессыг ямар нэгэн байдлаар ингээ битүүмчилчих юм бол тэр даралт гэдэг зүйл хөрөнгөлөгдөн. Хөрөнгөлөгдөд ирэхээр ихсэд тасгээд дэлбэрдэгтэй. Жишээлбэл гранат гэдэг зүйл бол яг ингээд төмөр хавлган дотор тэр даралтыг ингээд барьж агаад нэг критикал нэг төвшөнд хөрөнгөтэй тас. Тэр тесрэхтэй тэр төмөр хэсгүүдийн баахан юм жижигхэн төмрийн хэсгүүд болоод хүмүүсийг гинтэхээр маш хурцтайгаар дэлбэрсэн. Минээс амар халиад өөр юм ярьжлаа. Гэтэ зөвхөн юу төвчөндөө юу гэж хэлэх гээд байна гэхээр хими ямар нэгэн зүйлүүдэд ажиллахад заавал аюулгүй байдлаа заавал ангаж ажилланаа. Энийг жишээлбэл би зүгээр сахар гэдгийг 100% итгэж ин гэдэг байдлаар хандаж болохгүй. Томын дээр хэдий энийг энэ хоёрыг хорлоод энэ гарч иж байна гэдгээс боловч яг үндэ энэ тодорхой хэмжээний бохирдолтой байж магадгүй. Энийг гаргаж авч явах хийж явах гэсэн юм гэдэг ч юм уу. Энэ бохирдолтой байж иж магадгүй. Төсөөлөөгүй хоёр бохирдол ингээ нийлж ирээд ямар нэгэн байдлаар гортой ч юм уу нөлөөтэй зүйлүүд гэдэг зүйлүүдийн бид нар эрсдлийг байнга авахгүй тулд ийм аюулгүй ажиллагааны зааварчилгаанууд давна. Байнга бэлээтэй байна, нүдэ байнга хамгаалсан шилтэй байна. Халаадыг начиг ингэж юугийн татаж өмсөх болохгүй заавал уртлыг нь дүүрэн бэлэн доогоороо халаад чинь орно бүгдээрээ бүх товчон ингээд товчлогдсон байх хэрэгтэй юм чи ингээд задгаа ингээд яваад ижиж болохгүй гэх мэтчлэн тэгээд аль болох бүр ингээд нилээн гэж яа тийм аа тэгээд энэ ч нөөрэ бас цагаан халаад бүх зүйлээс хамгаалж чадах хамгаалах хэрэгсэл биш тухайд ямар хүчирхийлэлт ямар зүйлүүдтэй органик эдийн бодистой ажиллаж ийнө гэдгээс хамаарад асуул хий ялгах боломжтой гэдгээс хамаарад азмат зүг юм уу гүм үү ямар бодистой дийддэг гэдэг зүйл зүг юм уу гэдэг зүйлсүүд байж болно. Жишээлбэл зарим эдемхий зүйлүүд юм органик бодистой нийлэхээр шууд шатна. Өөр ингийн шингэн байж байгаа. Энэ дээр тусчих юм бол гал авалцчих гэсэн. Тэгэхээр энэ бол тухайд намайг бүр хамгаалах кейс илүүтэйгэр бүр аюулд оруулах зүйл болж өөрж байгаа гэсэн. Тэгэхээр энэ зүйлүүдийн мэддэг ханаа амар хол өсөрчлээ. Би өвгний талд байгаа. Товчхонд. За. Яа, science engineering гэдэг. Яг үндэ энэ дэр би бол бүр үнэхээр инженерийн талд байна заяа.
Яагаад гэвэл жишээлбэл science нь тийм байлаа гэдэг юм нэг тийм гоё pretty ямар гоё science ашиглах гэхээс илүүтэйгээр яг үндэ бидний амьдралын баталгаатай байх шаардлагатай байна. Яг үнэхээр хоёр сэрийг ингээд тогтоомоор авах юм бол үнэхээр скотччихдаг те. Юу гэдэг ингээд энэ зоос бол ингээд юу гэдэг цэцэгч чиргээ янз бүрийн бидний таамаглагдахгүй янз бүрийн үл таамаглагдах хүчин зүйлсүүдээс болоод норж уулах гэдэг ч юм уу тийм зүйлүүд амар тохиолдно. Тэр инженеринг бол тийм шаардлага байхгүй. Бид нар бол ингээд баталцуул хийх ёстой. Ялангуяа жишээлбэл код хийж байгаа хүмүүс эхний ээлжинд нөгөө ажилд орохтой хүмүүс ингээд амар гоё алгоритм бичгээд амар хичээдэг. Яг ингээд нэг алгоритм тийш орлоос бүхнүүд нар гэж хийгээл амар гоё аутпут гараад ирэх ёстой гэдэг. Гоё урлаг шиг юм их гэдэг. Яг үндэ тэр нь амар дараа нь тэрийн кодыг нэшилж бас юу яаж өөрчлөгдсөн юм болоо нэг логикийг өөрчлөхийн тулд ингээд бүр тэр кодыг шинээр бичснээс илүүтэйгээр хүнд болж гарч ирээд тэгэхээр ерөөсөө тийм зүйл битгий код бичиж байгаа бол компьютер зориулж биш хүнд зориулж код бичих юм байна. Тэгэхээр хүн зориулж энгийн зүйл амархан зүйл ийхэн дээр байна. Тийм. Ирхмээ хаглаа хийж амжилттай болох 50% магадaltaй. Гэхдээ та битгий санаа зовоо. Миний сүүлийн 20 өвчтний хагалгаа бүгд амжилттай болсон. Энгийн хүн гэж байна. Математикч болохоор бүр жаргалтай харагдсан. За энэ хоёр талтай мем заяа. Энэ мемийг өмнө харж байсан. Гэхдээ ямар байдлаар нь харж байсан бэ гэхээр энэ юуны залуугийн бүр ингээд мөр дарт хувилбар нь байдаг шүү дээ. Шокон болцсон нэг ийм зэрэг гаргацсан. Тэгээд тийм байдлаар юм нэг тийм нэг зөвхөн science мемнүүдээр амар явж байсан. Гэхдээ тэр нь болохоор худлаа. Энэ нь зөв. Яагаад гэвэл бид нар болохоор ингээд энийг болохоор gamblers fallacy гэж нэрлэдэг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар нөгөө өмнөх үзэгдлүүд нь дараагийн үзэгдэлтэйгээ нөлөөлөх юм шигээр төсөлж андуураад байдаг. Жишээлбэл казиногийн газар орж ирлээ гингүүд жишээлбэл ингээд хөдөр суулгахтаа гэхээр биш юм байна. Зоос 10 удаа дараалал сүлд буцсан. Тэнгүүд дараагийнх нь за энэ удаа л яг тоо байх ёстой гэдэг бидний байгалийн мэдрэмж биднийг тоо байх ёстой гэдэг дээр мөрөцүүлэх гэдэг. Тэгээд алтаад идэг гэсэн. Энэ нэрийг нийтээр нь gamblers fallacy гэж нэрлэдэг. Тэгээд gamblers fallacy-г ашиглаад казинонууд юунууд маш их мөнгө олждог. Тэгэхээр юу гэдэг ямар нэгэн зүйлүүдэд оролцохдоо дараагийн үзэгдэл нь өмнөх үзэгдэлтэйгээ шууд холбоотой биш л бол gamblers fallacy битгий өөртөө нөлөөлвөл тэгээд энэ дээр бол жишээлбэл статистикийн хувьд 20-с сүүлийн 20 өвчтөн нь амжилттай болсон гэдгийг магадгүй энэ тэр сүүлийн 20 үзэгдлээс өөрөө бас үзэгдэл байхгүй юу? Тэр үзэгдлүүдээс харангууд энэ юмч магадгүй дэлхийн нийт дундч юу гэдэг 50% амжилттай болдог юунуудаас магадгүй илүү авьяастай юм ч юм уу да гэдэг зүйлээс энэ эмчигээ мундаг юм чинь байна гэж харах зөв юм байна. Тэгэхээр тэр нөгөө хуурамч мемэнд нь бити унаарай. Тэр хуурамч мем нь олчвол өмнөх 20% нь амжилттай болсон гэдэг чинь яг надтай л алдчих гад энэ гэсэн үг бол биш бахнэ. За. Deep гэдэг үг байна. X би ойлгочлаа төхөө. Та нар ийм dark meme оруулах окей мем арсан. Хажис гинтүрэгэд. Энэ тэгтээ ингээд амар сонирхолтой зүйл нь үе дамнаад энэ ингээд нэм ингээд өгөхгүй ингээд өөр юм креативээр гарч ирээд амар сонирхолтой санагдаад байгаа байхгүй. Биологи дээр хүртэл ашиглаад энэ мемийг хийсэн байгаа байхгүй. Тий. За тайлбарлах хуу бахан зүгөө тайлбарлах нь зүгөө. Тэгээ биологид холбоотой мем байна. XX гэдэг бол эмэгтэй хормсон. Бид нар нөгөө 23 хос хормсонтой нийлээ 46. Тэрнийх нь хамгийн төсөглийнх нь байгаа хормсон нь өөрөө нэг нь яг X үсэг шиг яг эмэгтэй хүн дээр ингээд бүтэн эрэгтэй хүн дээр болохоор нэг юм бүлэнд байхгүй юм шиг. Тэр баг яг юм Y үсэг шиг харагддаг гэсэн. Тэгээд тэрэнд байгаа зүйлсүүд нь яг эрэгтэй эмэгтэй хүний ялгааг нь тодорхойлно гэж байгаа. Тэгээд тэр дээгүүр тойрцсон байгаа 5 нь болохоор эрэгтэй хормсон байна. Инээс цааш энэ мемийг тайлбарлахгүй байя. What does it mean when someone says trust the science? За science гэх нь it means if you don't trust science, prove it wrong and back up your claims with evidence or shut the. Яг би энэ хоёр талтай санагдан заяа. Яг шинжлэх ухаанлаг сэтгэлгээ гэдэг өөрөө бас нэг талаараа байнга
шинжлэх ухааны бүх зүйлүүд ингэ шүтээ яваад сохроор шүтээд яваад байгаа гэсэн үг бас биш. Тэгээд бас нөгөө талаараа ээж нь бас жоохон токсик л байна л да. Бас ээж нь бас жоохон тодорхой хэмжээнд бити бай. Яг тэгэхээр ерөөсөл хин нэг ямар нэг юм хэллээ гингүүд. Наад чи шууд худлаа. Ерөөсөл огтдсон юм байдгүй юм чи наадхаа юугаар нотлох юм бэ? Хүн болгон бас шууд юу гэдэг ямар нэгэн судлаач шиг, сайенс шиг энэний артлынх нь яг бүрэн эцсийн юм нь энэ байна гэд гараад ирч чадахгүй. Research-л дурд. Эцсийн байдлаар бүр нотлох гээд халбгүй. Энэ би нэг алийнхаа ярьсан үнэн худлааг нь нотлох гээд байдаг яриа ингээд зүг газар очдоггүй. Claim гэдэг үгийг амар гоё ойлгох хэрэгтэй. Claim гэдэг үгийн тодорхойлтыг энд манай доогоор биччихье. Англиар нь монголоор нь хоёулангаар нь шинжлэх ухаанд хоосон итэг гэж хэнийг амар хэлмээргүй байгаа. Шинжлэх ухаанлаг сэтгэлгээтэй байцгаая. Хинч ямар ч хүн, ямар ч доктор нэртэй, профессор нэртэй хүн гарч ирээд claim хийж магадгүй. Юу гэдэг энэ зүйл хүнийг тураадгаа, ухаантай болгодгоо, царилэг болгодгоо гэдэг ч юм уу. Claim-ууд бол ингэж байж болно. Тэгэхээр тэрнийх нь артлынх нь дүүл тэрийг тэгж claim хийж байгаа нь юунээр суурилж байгаа. Serious судалгаан дээр суурилж байгаа юм бол ямар судалгаанд суурилж байгаа. Тэр нь peer review хийгдсэн юм уу? Яг энэ чиглэлээр судалгаа хийх хүмүүс тэрийг нь давтан дуурайдаж үр дүнгийг гаргаж ирч чадсан юм уу? Гүү юм уу? Адилхан төрлийн судалгаа хийх хүмүүс нэсгэрээ нэг нь яцаацсан юм уу? Гүү юм уу? Тэр эсвэл хүмүүс төр байлаа гэж бодоход олон тооны хүмүүс байсан юм уу? Гүү юм уу? Ямар ч хүмүүсийг сонгож авсангүй. Тэгээд аюул олон bias-ууд байгаа. Жишээлбэл survivor's bias гэдэг ч юм уу. Түрүүний гарч ирсэн gambler's fallacy гэдэг ч юм уу. Бид нэр санамсруу тохиолдлоор хүний гаргадаг л алдаанууд, хүний гаргадаг л логикийн зөрчилтэй алдаанууд, ийм зүйлүүд нэнд нь байна уу, байхгүй байна уу гэдэг зүйлүүд амар хамааралтай байж болно. Энэ шууд ингэдгээ гэж хэлдэг хүмүүсээс ер нь болж байгаа хайр хэрэгтэй. Ан чи угаасаа ийм байдаг гэдэг ч юм уу тийм. Эсвэргээр шинжлэх ухаанлаг сэтгэлгээтэй хүмүүс юм ярихдаа энэ ийм байдаг байх магадaltaй юм байлаа. Эсвэл хандлагатай юм байлаа. Тэр нь яагаад үдсэн бэ гэсэн чинь 100 тэдэн хүнийг тэгж аваад ингэ үдсэн чинь тал нь ингэ тэгсэн чинь тэгсэн юм байна гэдэг ч юм уу тийм. Тэгээ судалгаа болгон үнэн биш. Тэгээ судалгаа болгон дээр нөгөө нийтэд гарч байгаа research paper-уудын зөвхөн 70% нь оновчгүй байдаг гэдэг зүйл байгаа. Жишээлбэл тэр нь бид нэр яг ийм алдаанууд дээр алдсан байдаг л гэсэн. Mars come over. За, тайлбаръя. Спектрометрээр тэр ус байна гэдэг илрэл бол хамгийн эхний найдваруудын нэг ээ. Тэгэд хэрвээ ус байх юм бол нөхдүүд яагаад очих хэвтэй юм бэ? Бид нэр RNA олдох юм бол жишээлбэл амьдрал бол байгаа гэж хэлэхэд сонирхолтой байхгүй. RNA чинь жишээлбэл self-replicating molecule буюу өөрийгөө атомоор хувилж чаддаг амьдралын эхний нөгөө юмнуудын зүйлүүд. Тэгэхээр тиймэрхүү зүйлүүд байх юм бол харин амьдрал бид нартэй маш ойрхон байгаа юм биш үстэй гэдэг өмлтийг хийж магадгүй болохоор бид нар очих шаардлагатай. A student, if light doesn't have mass, why is it affected by black holes? High school science teacher. За. Яг үндэ хамгийн энгийн асуултууд хамгийн тайлбарлахад яг үндэ амар хэцүү байгаад идэв шүү дээ. Жишээлбэл физик дээр хамгийн ихний хичээлэл энерги гэдэг үзэж эхэлдэг. Яг үндэ ямар ч олон том физикчээс яг энерги гэдэг юу ингэж ингэн заяа. Яг юу юм гэж бодлоо. ертөнц яагаад үүссэн гэж тэ асуугаа тэ. Яагаад үүссэн юм бол гэдэг ч юм ингээд. Тэгэхээр муухай асуулт байхгүй, таны асуулт байхгүй, тэр асуултыг гоё ухаж бодож оролцож тунл гоё. Харин дээрлэхийн асуултын хувьд масс байхгүй бол яагаад black hole-д өртөд байгаа юм бэ? За болохоор энэ болохоор нөгөө gravitational-ийн том юм байгаа шүү дээ. J1 доор R квадраттай, урталтаа тогтмолтой. Энэ дөр бол хоёулаа R1 R2 хоёулаа мастай байж харилцан үйлчлэл явагдах гэдэг тийм. Классик дээр. За энэ дээрээс бол жишээлбэл Эйнштейний general болон special relativity-гээр бол энэ өөр. Юу гэсэн үг вэ гэхээр утга хүч бол яг үнэ хүч биш юм шүү. Гингүүтэй. Яг үнэндээ цаг хугацаа, орон зай гэдэг нийлсэн юм огтгоо байгаа. Тэр огтгоо масс гэдэг зүйл болохоор ингээ хонхоолгох юм шүү. Боёо хавтган геометрээс хавтган бос геометр рүү шилжүүл. Тэнгүүтээ бүх зүйл ерөөсөө нэг газараас нэг газар руу хүрэх хамгийн төт замаар байнга явдаг. Хонхоолгочонгод тэр хонхоолгосон curve-ыг хараад үзэнгүүт хамгийн төт зам нь ялтчгүй жишээлбэл гэж мөрийнх зам байгаад байдаг. Тэр мөрөлт нь хит ингээд гой доошоогоо оруулаад яачингууд заримдаа тэр мөрөлтөн дотор ингээд ирээд энэ шил
хамгийн төв замаар байнга сонгож явж байгаа. Тэр нь болохоор бид гэж хэлдэг тийм. Цаг хугацаа орон зайг хилгэж байгаа зүйл нь харин байхаас үл хамааран хамгийн мөдөд замаа л гэрэл дагна. Тийм болохоор classic бусаатай айлтгал. Chernobyl workers watching the reactor make years of energy in 3 seconds. Organ тэгээд та тэрвээ нөгөө Чернобылийн тэр киног үзсэн бол амар гоё санагдсан. Тэгэд яг гоо тэрэн дээр оновчгүй зүйл нь болохоор яг застрыг битгч шууд нөлөөлөө шууд ингээл биеийн түлэгдээл ингээл харлаа. Тэр нь бол жоохон оновчгүй байх. Бусдаар бол бүр яг ингээ нөгөө түүхэн бичлэг нөгөө катаутууд нэг дээрээс бүр яг 100% бараг адилхан юм шиг албар хийсэн юм байна лээ. Тэр нөгөө дээгүүр нь нисдэг тэрийг явж хагаад шууд ингээд унаад эвдэрчдэг гэдэг бол арай жоохон годлаа. Гэхдээ застрыг идэх бол жишээлбэл электронууд нөлөөлнө. Бүр нөлөөлөд бүр амар сонирхолтой кейс гэдэг нь ямар улсын сонгуул дээр ч үлээ нэг эмэгтэйгийн саналын тоон гинт 100 мянгаар нэмэгдсэн заяа. Чи саяар нэмэгдсэн билүү? Саяар нэмэгдсэн. Тэгэд нөгөө эмэгтэй чи барь шоронд их гээд яасан бэ гэсэн чи нөгөө тоолдог хар машины юм болохоор энийг бит флип гэж нэрлэдэг. Нарнаас ирж байгаа нарнаас бол байнгын цэцэр гэдэгт ялгарч идэг. Бидний амьдралд байнга цэцэр гэдэгтэй нөлөөнд бинтэр байнга байж идэг. Тийм болохоор бидний суурь цэцэр гэдгийн хэмжээг хэмждэг зүйлүүдийн нэг нь жишээлбэл daily background radiation буюу тий зүгээр сандраг уртраас байж байгаа зүгээр энгийн орчинд байгаа radiation. Яасан бэ гэсэн зүгээр л нарнаас энгийн орчинд байж байгаа radiation яг нэг транзисторыг очоод ионжуулаар гарцсан. Тэгвэл тэр 1.01 болцсон. Тэр нь болохоор тэг гэд 20 дахь орны буюу 2-ын 20 зэрэгдэх 1 тонн гисчэнгүүд яг 2-ын 20 дахь зэргээр саналын тонн нэвчсэж байгаа. Тэгээд энийг тэгээд олж илрүүлээ төөрхөн амт нэвчсэн ялаа аваагүй юм байлаа. Тэгээд яаж ч амар сонирхолтой байна. Тэрнээс шууд явж байгаа нэслэг төрөг шууд ингээ унахгүй байх. Ялангуяа хэрвээ тухайн үеийнх нь нэслэг төрөг нь аналог нэслэг төрөг байсан бол дижитал удирдлагын системтэй биш байсан бол унахгүй байх. Бүр цусцсан байсан юм уу? Оо гоо гамд ярьчих яаж байгаа вэ? Ингээд энийг орлоо. Ингээд тоолоостой. Үцнээ ч амар гой санаа шүү. Ингээд бүх ийм өдөр хүртэл байгаа мемнүүдээс хамгийн олон креативэр хийгдсэн мем да. Эсвэл хамгийн хурдан хийгдсэн мем. Эсвэл хамгийн урт амьд яваа мем. Эсвэл хамгийн олон үе ойлгодог мем. Хамгийн мемний. Тэгэхээр түрүүний шиг бичлэг хэрвээ таалагдсан бол биднэрт комент, лайк үлдээгээрэй. Тэгээд иймэрхүү байдлаар хөнгөн хөгжилтэй тэгээд хажуугаар нь нөлөө болгосон контентийг төшөж үзлээ. Тэгээд хүлээ биш.